За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Дараагийн бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр би гоё зочинтой байгаа. Манай зочин маань өөрийгөө одоо танилцуулна. За би бол хүүхдийн зохиолч Сундай гэж хүн байна. Тэгээд манай одоо бас хүүхэд багчууд бол миний номыг одоо номоор бас бид нэргээ танил болсон байгаа. Тэгээд өнөөдөр бас дүлгөөн дүүгийнх урилгаал ер нь санал бодлоо хуваалцах гээд ирсэн байгаа. Тэгээд баяртай байна. Баярлалаа. Таас миний урилгыг аваад ирсэн. Маш их баярлалаа. Тэгэд ер нь ингэ бодож явахгүй юу? Хүүхдийн зохиолч гэдэг ийг одоо ер нь нэг мэрэгжил гэх юм уу? Ямар ч нэг тийм одоо нэг хүнд юм олон талст байдаг бол их бас онцгой нэг тийм талст юм байна гэж би бол бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр ингээл боддог хүүхдийн зохиолыг бичиж явах тийм ээ тэр номоо ингээ бүтээж явахдаа бол энэ цаг үетэйгээ би өөрөө энэ хэрхэн одоо зэрэгцэж явж гин үү. Тэгээ өнөөдөр яг энэ 21-р зуун маань бол энэ юу чухал байна вэ? Тийм ээ? Тэгээд энэ тухай би энэ боддгийн тэгж байгаа. Тэгэхээр ерөөсөө хүн бол их тийм биднэрт энэ 21-р зуунд бол ер нь одоо дараагийн зуунууд ч юм их амжилттай хүн их чухал юм уу? Ерөөсөө одоо их аз жаргалтай тийм ээ? Сайхан сэтгэлтэй ийм хүмүүс юм чухал юм уу гэж ингээд бүтээлээ одоо бичгтээ бол бас боддог байгаа байхгүй юу? Одоо бодож. Тэгэхээр ер нь ингээл та нарын одоо энэ бичиж байгаа ном тийм ээ? Одоо орчуулж байгаа ном ер нь өнөөгийн хүмүүсийн ярьж байгаа зүйлүүдийг ингээд бодохоор би бол тэн дундаас өөрийгөө бас олж харах. Миний одоо энэ бол их зөв юм байна гэж ингэж бодох. Ер нь тэр нь бол бас одоо ингээд бас орхиж тийм ээ? Явах ёстой зүйл юм байна гэд ингээд олон талаас нь бодож байгаа. Өнөөдөр тэгэхээр ерөөсөн миний одоо хамгийн одоо бодож байгаа чухал зүйл бол хүний сэтгэл юм байна. Сэтгэл юм байна. Тэгэд сэтгэл рүү бод. Тэгвэл сэтгэл гэж юу юм? Ингэж байгаа. За нэг хүүхэд байна те. Нэг хүүхэд нэг томоогүй тийм ээ? За хичээл номдоо хичээхгүй ч байдаг юм уу? Дэггүй ш. Тэгэхээр ингэж байгаа. Багш нь танай хүүхэд ерөөсөө болохгүй байна. Та ерөөсөө нэг л сайн болохгүй байна гэхээр ээж аав нь ч юм уу нэг ийм хэлсүүг байдаг шүү. Бид бол биеийн төрүүлсэн. Тэгээ сэтгэлийн төрүүлэг өгөх гэж байна. Тэгэхээр хүн гэдэгт бол бие хэл сэтгэл гурав гэж нэг гурав юм байна тий. Тэгэхээр одоо өнөөдрийн энэ хүн төрөлхтний явж байгаа зүйл бол энэ сэтгэл рүү л явж явах хэрэгтэй байна. Тэгвэл тэр сэтгэлийг төрүүлээгүү гэж ээж авалж штэ. Тэгвэл сэтгэл хаанаас төрсөн? Нөгөө одоо ингэж штэ өнөөдөр бол хүний одоо бид байгаа тэр бид нь оршиж байгаа сэтгэл бол өмнөх өвгдөөцөөс ирсэн. Сүнслэг зүйл байна. Би тэнтэй сэтгэл бодлол нэг байна. Тэр одоо хүний тэр бид оршиж байгаа сэтгэлд нь бол одоо хэдэн мянган жилиг дамжиж ирсэн мэдээлэл тийм ээ? Зан чанар тэр хүний одоо харах өнцөг гэж ярьдаг шүү дээ. Энэ тэр л байна. Тэр авиас билег юмнууд бол байна. Өнөөдөр бас тэр хүнийг бол бүтээж байгаа. Нөгөө тэр биед нь оршиж байгаа тэр одоо сүнслэг сэтгэлийн бол бүтээж байгаа цаг хугацаа гэж бас байна. Тэгэхээр ерөөсөө одоо чи бол ингээ надаас одоо ингээ өчнөө олон дүү би олон ах хүн байна. Гэтэл жухамдаа бол чи өтер өнөөдөр ингээ уулзаад байж байгаа нь цаг хугацаа болоод ерөөсөө өнгөрсөн ирээдүйг хуваагдах юм боломжгүй нийтлэг нэг л зүйл юм байна. Бүгд одооцог. Яг тэр үднээсээ бол тэр хүнд оршиж байгаа сэтгэлийн үднээсээ бол тэнд одоо өмнөөс тээж ирсэн зүйл нь бол бас л одоо цагийнх. Бид нэр бол тэр өвгдөөцсөн сэтгэлд нь оршиж байгаа бол өвгдөөц одоо цагт оршиж л байгаа.
ирээдүйн цагт оршихол болно. Өнөөдрийн хүний сэтгэлийг бүтээж байгаа нь бид нэр ингээд бүтээж байгаа юм бол бидний одоо нөлөөлөл гэсэн тэр хүүхдийн одоо тэр сүнслэг чанарт нь бол оршин. Тэгэхээр одоо тэгвэл энэ одоо шинэ би нэг энэ Тэнгэр төлгөөтэй бяцлаг номоо бол бүтээсэн байхгүй юу? Би яг энэ бодлын үүднээс бүтээсэн. Яагаад гэвэл энэ бодлын үүднээс бүтээж байгаа. Энэ дотор бол ингээд нэг 50 гарan тийм ээ богино өгүүлэг одоо ёгтүүлгэр шүлгүүд байгаа. Тэгэхээр ерөөсөө тэгвэл энэ би энэ өнөө цагийн хүний те өнөө цагийн хүний тэр өнөө цагийн хүн маань бол одоо цаг хугацаа туулаад одоо өөрөө бол тэр өөрийн сүнслэг чанараа ингээд тэгээд ирсэн. Тэр сүнслэг чанар сэтгэлийг улам сайн болгоход би сайн болгоно гэдэг байгаа юм. Тэгж бодож байгаа. Одоо улам одоо ингээд дараачийн үед тэр сайн чанарууд нь ингээд тээгдээд ингээд явахт нь бол би өөрийнхөө хүүхдийн зохиолоор нөлөөлнө гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ дотор энэ бүтээл дотор маань бол дандаа ерөөсөө ямар нэгэн тийм ээ одоо бусдыг нь манлайлах, мундаг байх, шилдэг байх, гарамгаа байх. Тэр тухай бол би бичээгүй. Энэ номд. Ерөөсөө хүн хүндээ яаж зөв хандах юм бэ? Ямар гоё юм бэ? Ямар ерөөсөө бүх хүн одоо ерөөсөө ингээд үнэт зүйл. Биений хайрлах хэрэгтэй. Харилцсан биений ойлгох хэрэгтэй. Ерөөсөө одоо ингээд шүүмжлэх гэдэг нэг их том үг байна шүү дээ, тий. Шүүмжлэлтэй байх. Би бол тэр ингээд бодож байгаа юм. Шүүмжлэлтэй байх гэдэг бол тийм их чухал биш юм байна. Ерөөсөө энийг тэр хүнийг би ойлгох хэрэгтэй юм байна. Тэгэхээр би бол энэ номдор хүүхдүүд биеийг ойлгох хэрэгтэй. Мөн үү, тий? Ойлгоод энэ хүүхдүүд надаас түүгээрээ өөр юм байна. Энэ хүүхдүүд бол одоо түүгээрээ тийм ээ. Надаас одоо харилцсан биеиндээ бол тусалж болох тэр хүнд бол давуу чанарууд байгаа юм байна ч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь бол энэ номыг уншснараа бол хүүхдээ ойлгох ерөөсөө тэр хүмүүс биеийг ойлгох тухай ингэж одоо би номоо бичиж байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн зохиол бүтээлийг ингээ бичснээрээ хүүхдүүдэд одоо бүтээлээр аз жаргал, ухаарал, тийм ээ? Эдгээр сайхан зүйлүүдийг одоо бэлгэлж байснараа тэр хүний нөгөө бие их сэтгэл гээд би нэг ойлголттой яваад байна те. Тэгэхээр мэдээж одоо хүн төрлөختөн бол ерөөсөө ингээд ямар нэгэн уралдааны зарчим хөгжлийн одоо тэр тэмүүллээсээ илүү өөрийнхөө онцлогийг хадгалж орших нь чухал. Улам тийм болж байна. Тийм ээ, улам тийм болж байна. Тэгэхээр тэр өөрийнхөө одоо онцлогоор оршин байх энэ зүйлүүдийг л одоо бүтээлдээ шингээнэ гэж ингэж бодож байгаа. Яасан гоё юм бэ. Тэг заримдаа хүмүүс надаас асуудаг байхгүй ингээ онцлогийн талаар ярихаар яаж тэр өөрийнхөө онцлогийг таньж илрүүлэх вэ? Та одоо өөрийнхөө онцлогийг яаж таньж илрүүлж исэн бэ? Одоо ингээд хүүхдийн номын зохиолж болоод те яг энийг л би бичихгүй болвол ингээд болохгүй юм байна ч гэдэг юм уу те тэр ингээд зүйлээ та яаж ах мэдэрч исэн бэ? Энэ бас их сонин зүйл шүү тийм ээ. Ягаад одоо жишээлбэл би ерөөсөө одоо ингээд хүүхдийн зохиол бичээл хүүхдүүдэд одоо баяр хөөр одоо магадгүй бүр хуучин ойлголт оруулах тийм ээ. Хүмүүжил төлөвшлийн төлөө л одоо юм зүтгэх ёстой байна гэж ингэж энэч тэг зохиол бичихгүй. Бичихгүй. Тэр үзгийг бариулж байгаа шалтгаан байна. Энэ эргээл нөгөө нэг биеинд оршиж байгаа сэтгэлд байна. Тэр одоо би бол чиний одоо бас ярьсан яриаг сонсчихсон. Ерөөсөө энэ одоо та нар бол тэрийг сүнслэг чанар гэж нэрлэж явах шиг байна. Тийм ээ? Би бол сэтгэл гэж нэрлээд. Тэр биеэс бие дамжиж ирсэн тэр сэтгэл гэж зүйл л намайг хүүхдийн зохиод бичүүлсэн байна. Миний одоо өөрөлдөө
байгаа бодгоол мөн чанар маань л энэ хүүхдийн зохиолыг бичүүлж байна. А мэдээж энэ бичүүлэх хүнд байгаа тэр сайхан чанаруудыг нээж илрүүлэх нэг юм сэтэл гэж нэг зүйл байна штэ. Тэр нь харин одоо ингээд багангаасаа одоо ингээд ном их уншдаг байсан, үлгэр домог одоо өө эмиг их үлгэр домгийг сонсдог байсан, найзуудтай ярьдаг байсан, уран зохиолтой нөхрөлдөг байсан. Эднэр нь миний одоо яг угаасаа надад тээгдэж ирсэн тэр сайн зүйлийг илрүүлэн гаргахад л нөлөөлчихөж байгаа байхгүй юу, тийм ээ? Нөлөөлч. Тэгэд хүн болгон ном уншдаг атлаа бүгдээрээ зохиолч болдгоо. А гэтэл тэр хүн өөрөө угаасаа цаанаасаа ямар биендээ ямар өгөгдөлтэй байгаа. Түүнийг нь бол энэ өөрөө уран зохиол илрүүлэн гаргахад магадгүй одоо ингээд хүн болгон одоо уран зургийн үзэсгэлэн ингээд маш олон хүн үзсэн гэж бодъё л доо, тийм ээ. Тэгээ тэр танхимд бол гайхалтай уран зургууд байна гэж боддог. Тэр хүүхдүүд дотор нэгийг одоо яг тэр нөгөө зураач болох уус цаана ингээд өгөгдөл байгаа байхгүй юу. Тэр одоо галыг хасаасан, гэрлийг хасаасан агшин байж болно шүү дээ. Тэгэхээр ер нь бол альва нэгэн урлагийн төрлөөр бичих, тойрох энэ нь бол тэр тухайн хүнд байгаа зүйл. Өөр хичээгээд тэр чадварыг олно гэдэг олоод тэрийг бүтээнэ гэдэг бол боломжгүй зүйл. Өөрт нь байгаа л зүйл. Өөрт нь байгаа л зүйл. Тэгж. Надад бас нэг өөр асуулт байна. Яаж бид нэр одоо энэ нэг үйл явц гэдэг зүйлдээ буцаж дурлаж сурах уу? Одоо ингээд орчин цагт ингээд одоо би залуу хүн тэл залуучуудыг хараад хахад бид нэр ер нь айгүй тийм үр дүнгийн араас үр дүнгээр өрсөлддөг болсон. Одоо яг хаана байна те? Одоо тэр нэг цом медаль ч юм уу те, диплом тэр чин хаана байна? Тэгээ тэрийгээ үзүүлснийхаа дараа чи хийж эхэлж гэдэг юм уу те? Тэгээд одоо ингээд одоо нэг юм 30 гараад ч юм уу ингээд дуртай зүйлээ олоод тэр нэг ингээд онгодоор ингээд хөглөгдөөд хийж эхэлье гингүүд нэг юм үр дүн заавал байх ёстой юм шиг дахиад шинээр сураад яваад ингээх ёстой юм шиг тэр нэг үйл явц болон үр дүнгийн таныг ялгааг жоохон тайлбарлаад өгөөж. Ер нь одоо ингэж байгаа үр дүн гэдэг те ямар нэгэн одоо ажил төрөлд ороход бол ерөөсөө аль ч улсын одоо тэр дөрвөн журманд нь бол байдаг байх. Магадгүй одоо нэг байгууллага компани байлаа гэхэд бас компани дотоод журманд тэр хүний одоо бичиг баримт тэгтээ сургуульд одоо төгссөн диплом юм уу тэг бол үзэх тийм ээ. Энэ бол заал байж байгаа зүйл. Харин яг тэр бичиг баримтын тийм ээ бичиг баримтанда тэр хүн тэнцэж байгаа юм уу гэдгийг бол нөгөө үйл явцаар нь тийм ээ үйл явцаар нь одоо дүгнэж цэгнэх нь бол хамгийн чухал байгаа. Тэгэхдээ өнөөдөр бол ингээд одоо нэг байгууллага ажилтан авлаа гэхдээ бол ярилцлаганд ордог гэж тийм. Ярилцлаганд орж ийн гэдэг нь өөрөөр тэр хүний дотоод мөн чанар руу орж ийн гэсэн үг шүү дээ. Дотоод мөн чанарыг нээн илрүүлж ийн гэсэн. Тэгэхээр энэ хүн өөрөө яг энэ мэргэжилтэд дуртай юм уу? Тийм ээ. Энэ үгээрээ одоо бид нэр хамтарч ажиллавал одоо бүгд одоо амжилтанд хүрэх юм уу гэдэг зүйлийг бол тэнд тандан судалж штэ. Тэгэхээр ерөөсөө үр дүнд суурилж л хүнийг одоо судалж тийм ээ. Сурвалжилж түүнийг одоо олох нь бол чухал байгаа байхгүй юу? Тэрнээс биш одоо юм янз бүрийн одоо үзүүлж байгаа бичиг цаас. Одоо тэр гүн ухаантнууд гээд одоо ийм тухай янз бүрийн номнууд байдаг. Гэтэл бол зарим нь бол ерөөсөө зүгээр ингээд сургаал номлол энэ хүмүүс ингээд хилээд байсан юм уу? Ерөөсөө л тэр хүний одоо сургаал нь одоо ойлгочвол баг мэрэгэн цэцэн болчих юм шиг. Гэтэл тэр хүн тэр онсон үгээ бол өөрөө үйлдэлээр харуулад түүнийгээ туулаад тууснасаа одоо ингээд
тэр үгийг хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр цаад үг нь яаж гарч ирсэн бэ гэдгийг мэдэхгүй одоо баг хүмүүсийн одоо амьдралыг ингээд заагаад баг өглөө болгон одоо мэрэгэн үг зохиогоод ч юм уу тийм ээ тэгсвэл мэрэгэн үгээр дүүрэн ном хэвлүүлээд одоо тэр хүмүүст бол их тийм нөлөө болохгүй. Тэгэхээр цаад хэлсэн үг хийж байгаа үйлдэл хоёрын холбоосыг л олох хэрэгтэй юм уу гэж ингэж бодож байгаа. Ер нь уран зохиолч нь өөрөө тийм шүү дээ. Уран зохиол бол шууд ингээд ямар нэгэн хэлц үг хэлждэггүй. Ямар нэгэн мэрэгэн үг хэлждэггүй. Зүгээр л энэ одоо төрслээд ингээд харуулждаг. Тэрийг уншдаг хүүхэд. Хүн уншдаг. Уншаад өргөлөл нэг тийм жижигхэн түүхийн дундуур ингээд ороод гарч штэ. Гараад ороод туулаад гарч штэ. Тэгтээ өөрөө тэр уншигч бол авах юм аваад гээх юм гэдэг. Тийм болохоор одоо зүгээр уншаад хүмүүс бол ном уншина гэдэг. Одоо бодох гэдэг ер нь бясалгах мөн үү? Бодол одоо нэг миний мэдрэмжээр бол зүрхнээс урган гарч ирж ивэл тэр бясалгал болоод байгаа байхгүй юу? Ухаарал тий нэг юм зүйл харин ингээ зүгээр нөгөө нэг энэ тентхийн бодол болгоныг толгоондоо ингээ эргэлдүүлээл яваад байна гэдэг бол зүгээр бодол бас биш юм шиг тий нэг юм зүйл рүүгээ. Би одоо л ингэж бодож байгаа юм. Жишээ нь одоо ингээд энэ тэнгэр төлгөөтэй бясалгыг би номынхон тухай би ярьж л да тий. Одоо энэ зохиол болгоныг ингээд уншаад ард нь бол юм ярилцах асуулт байгаа. За энэ яагаад би энэ номыг ингээд бүтээхтэй тэгж тухайн түүхийн ард юм ярилцах нэг юм онсон асуулт тавиад байна. Ийм бол би хүмүүсийг хүүхдээр бодоход сургамаар байдаг. Бодоход. Өнөөдөр ингээд энэ цахим үе юм байна. Энэ юу нэрлэмээр юм одоо тий. Ерөөс ингээд сошиал руу ингээд ордог гэж ярьж байна тий. Асар их мэдээлэл дунд байна бид. Мэдээлэл дунд байна. Гэтэл хүүхэд бодож сурахгүй юм бол тэр мэдээллийг шүүж тунгааж сурахгүй юм бол ерөөс ингээд тэр хүний амьдралын ноён нуруу алга болж байна. Яг үнэ. Хаашаач орж байна. Маш их сөрөг мэдээлэл авсан хүүхдүүд муу зүйл хийж. Тийм бас унтаж чадахгүй. Үзэн ядах ч юм уу тий. Тэгж. Гэтэл одоо дандаа тийм гэн цагаахан инээдтэй юм уншаад байвал тэр юм чи бас ерөөсөө амьдрал гэдгээс их хүн дээр явжтай. Тэгэхээр ном уран зохиол гэдэг бол хүн ялангуяа хүүхдээр бол хүүхдийг бодож сургах хэрэгтэй. Энэ үнэхээр гоё арга байна. Тэгээд бодож сурсан хүн маань бол магадгүй одоо тэр бүхэл зүйлүүдийг тохиолж байгаа зүйлүүд дээр ингээд төр зогсолт тавна. Одоо чи ингээд юм болгоноор өсчээл маш их юм хийх гээл ингээд баг нэг ингээд аяг цай тий амсахын завгүй энэ хүмүүс амьдраад байна шүү дээ. Тэгвэл хүүхдүүд яа ботуулах хэвээр уран зургийг үзээд бодох, хөгжим сонсоод бодох, ном уншаад бодох. Энэ бодох агшин гэдэг бол өөрөө юу ч хийхгүй ингээд сууж байгаа юм шиг одоо магадгүй нөгөө их боддгоо хүнд бол энэ баг ингээд сууж идэг юм. Тийм ээ? Тэг чи. Эсвэл наал уцхаалс ингээд дараагийн суугийг солиод энэ чинь хүн төрөлхтний бодохын завгүй амьдрал ерөөсөө энэ асуудал нь өөрөө маш их хүнд зүйл рүү тулгарна. Магадгүй юу ч боддгоо хүн сүргийг ирээдүйд нэг боддог хүн магадгүй тэдний тархинд чип суулгаад өдөртөл яах. Бүхэл бүтэн ард түмнийг өдөртөл яах. Бодохгүй шүү дээ тий. Бодохгүй. Одоо энэ заримдаа ингээд сонь боддог байхгүй. Нэр одоо ингээд анх бол хүн төрөлхтөн ингээд нэг юм зэрлэг хүн сүрэг байжээ. Хүү нэгдлийн үе гэж нэрлэдэг тий. Түүн шигийн одоо ингээд баг ингээд түүх давтагдвал яах вэ? Хэн нэг нь л одоо хүчтэй тэр үед бол өдөрж исэн баг. Тэр хүү нэгдлийн хүмүүсийг одоо тий баатарлаг. Гэтэл магадгүй өнөөдрөөс нэг маш олон тэр юм боддгоо хүмүүсийг боддгоо ард түмнийг та нар бодохгүй бол боддог нь өдөрддөг болол яах вэ?
Тэгэхээр тухайн одоо зохиолыг уншаад бодох, ярилцах тэр нь айжмаар одоо эн чинь ингээ бясалгаж штэ. Өөрөөр энийг одоо сайн мууг ингэж ялгаж. Өнөөдөр үр хүүхдтэй ингээд асар их өв хөрөнгө хурааж байгаа хүмүүс байгаа. Зөв шүү дээ, тий? Тэр одоо мэдээж материал баялаг бол одоо тэр үр хүүхдийн хөдлөө цуглуулдаг баг. Гэтэл тэр үр хүүхд нь ерөөсөө юу ч эргцүүлэн боддгоо хүн байвал яах. Тэр чинь одоо ерөөсөө тэгэхэд ингээд ийм үг байдаг ш тийм ээ. Сайн хүүд тийм ээ. Эд битгий хураа өөрөө олно. Тийм ээ. Ухаан мут хүүд эд хөрөнгө бүү хураа. Амь насанд нь халтаа болно гэж. Яг гоо. Аюултай байгаа ш тийм. Тэгэхээр одоо аливаа юмыг ингээд сайн муу ялгаж, салгаж, бодож тунгаадаг ийм үе эхэлчих юм бол ийм ингээ явах юм бол бид нөгөө хүн чинь ерөөсөө амжилттай амьдрах гэж төрөөгүй шүү дээ. Аз жаргалтай л амьдрах гэж тийм ээ. Тийм шүү дээ. Тэгтэл тэр хүн чинь нөгөө аз жаргалаа энэ бус хүмүүс өдөртөөд эхлүүл яах вэ? Чи энийг л одоо хийвэл аз жаргалтай бай. Ер нь бол одоо цаггүй яг тийм болчиход байгаа шүү дээ. Бид нэр ингээд аз жаргалыг хөөж худалдаж авах гэж те эхлээд маш их мөнгө олох гэж хичээн. Тэгэнгүүтээ тэр аж аргалууд нь маш үнэтэй болцсон. Тэгээл нэг юм за гадагшаа явлаа эсвэл найз нөхөдтэйгөө инглээ тэглээ гэл тэгэнгүүт тэр бүх юмнууд нь баг олж байгаагаас илүү үнэтэй. Тэгээд ингээд тэрнийг ингээд одоо баг одоо зовж гэх юм уу одоо нэг сар ажиллаж ийсэн 7 хоногт л одоо үрчдэг ч юм уу те. Тэгээд яг тэр ингээд аж аргал нь сүултээ яг аж аргал болж тогтохгүй бидний ийм нэг юм одоо гармоны донтолт болоод байгаа байхгүй юу? Одоо нэг юм хурдан хэмжээгээр галс тийм те одоо үзэгдэх төдий ингээд аж аргалыг авчдаг. Тэгэхээр эн чинь хүн чинь бол тийм ээ бодохын тийм ээ аз жаргал гэж байна. Ялгаа юмыг эргцүүлэн бодохын аз жаргал гэж байна. Мэдрэхийн аз жаргал гэж байна. Тэр олон тэр мэдрэмжийн гайхамшигтай аз жаргалыг зүгээр юм материалын аз жаргал болгоод тэгээ материалын аз жаргал руу ингээд бүгдээрээ яваад орчих юм бол тэдний шин бол их удирдахад их амархан болоод байгаа тийм ээ. Жишээл одоо ингээд Монголын ард түмэн Монголын өр хүүхдүүд чинь өөрсдийнх ингээд нөгөө өөрийнхөө түүхийг мэдэхгүй тийм ээ. Одоо энэ гайхамшигтай ард түмний одоо өр хүүхдүүд гэдгээ мэдэхгүй гэр бүлийнхээ түүхийг мэдэхгүй юм бол тэгвэл түүхийн өмнөөс нэг хүн бичээд өгвөл тэрэнд итгэх болно шүү дээ. Тэгэхээр энэ бодох гэдэг бол ерөөсөө хүүхдийн уран зохиол, ер нь уран зохиол бол одоо хүүхдүүдийг бодуулах, мэдрүүлэх. Тийм ээ? Сэтгэлийн одоо баяр ёслолтой байлгах. Мөрөөдүүлэх тийм. Одоо мөрөөдөл гэдэг чинь их үнэтэй болцсон биш үү те. Яг мөрөөдөл байхгүй хэрнээ дандаа юм зорилгууд өгдөг. Тэгээд тэрнийхээ төлөө ингээд маш их энерги те зарцуулж ингээ яваал идэг. Гэтэ тэр зорилгын үр дүнд хүрчээд тэр аж аргалнаас тийм удаан тогтдоггүй. Тийм. Хин нэгний одоо нөгөө нэг мөрөөдөлтэй ч юм уу хин нэгний зорилготой өрсөлдсөн явж идэг. Тийм. Тэгээ энэ нөгөө өөрийнх нь нөгөө тийм юу яаж те оюун санааны амьдрал гэж бол хүнд байдаг. Тэ оюун санааны амьдрал хин нэгэнд ингээд тусалсандаа баярлаад явж идэг хүн байдаг. Тийм ээ? Тэ өөрөө тэгээд нэг сайхан шүлэг үтсэндээ баярлаа сууж идэг хүн байдаг. Гөөдөр гайхамшигтай хөгжим зохиосон, хөгжим сонссондоо, зураг зурсандаа ерөөсөө явж бол одоо хүндрэлтний үн цэнтэй зүйлүүдийг одоо бүтээсний мэдэрсэндээ одоо амьдрал нь аз жаргалтай байх. Тэгэхээр энэ оюун санааны амьдрал руу хүмүүс тэр босхоор ингэж алхаж тэгээд тэнд бол их баяр хөөртэй байх. Ёстой л гэж ингэж одоо боддог. Тэгэхээр тэнд бол өөрөө уран бүтээлч хүмүүс өөрийнхөө л одоо хувь нэмрийг л оруулдаг штэ тийм ээ тэгдэг штэ тэгж байгаа. Энэ одоо хүүхдүүд юу яаж байгаа эцэг эхчүүд одоо манай залуу үеийн
залуу ээж аавуудад бол их бас баярламаар талархмаар тийм зүйлүүд бол бас надад бол ажиглагдаад байна. Хүүхдүүдээ тийм ээ оюуны санааны одоо амьдрал баяр ёслолтой байлгах тий. Ном уншаад баяртай байх, зураг зураад баяртай байх, дуу сонсоод баяртай байх. Энэ зүйл маань бол жинхэнэ одоо хүний амьдралын утга учир юм бол ер нь утга учиртай амьдрна гэдэг чинь заавал их тийм одоо том зүйл бүтээсэндээ байдаггүй хаа. Утга учир гэдгийг ингээ бодохоор ер нь юу юм? Одоо хүн юу чийдэг байж болно да тий? Одоо нэг сайхан хүнсний одоо нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байж болно тийм ээ. Тэр нь одоо маш цэвэр ариун хүмүүстэй эрүүл мэнд бэлгэлдэг. Тэр нь хүмүүс авснараа эрүүл байдаг. Өөрөө хүмүүст хүргэснээрээ баяртай байдаг. Өөр амьдралын утга учирч бол тийм л юм байна шүү. Тэгтэл одоо бас бодмоор хэлмээр зүйлүүд бол энэ бүгдийн ард бас айгу хайр яваад байгаа биз тий. Хүнийг баярлуулна гэдэг чинь өөрөө хайр. Тэр баярлуулснаас өөрөө сайхан мэдрэмж авна гэдэг нь хайр. Тэгэд энэ хайрыг одоо томруулна гэдэг одоо гэдэг нь бас өөрөө ингээд цаашлаад явхаар бүр юм нөгөө одоо сүнслэг хөгжил болчиход байгаа юм билээ шүү дээ. Хайраа томруулах гэдэг нь тий. Хайр инэрлээ томруулах, бусдыг ойлгох, шүүхгүйгээр үндэс суурьаар нь ойлгох. Яагаад ийм болцсон ингээл тий. Тэгэхээр яг энэ бүгдийн ард явагдаад идэг энэ хайр гэдэг зүйлийг бид нар бас их өнгөтүүлсэн юм шиг заримдаа санагдаад идэг. Тэг хайр ер нь одоо ингээд хайрыг бол бүгдээр хайрын баяр гэдэг хайр гэдэг бол их өргөн утгатай зүйл дээ тийм ээ. Өргөн утгатай зүйл. Хайрлах тэр хайранд өртөж байгаа бүхэл зүйлүүд хайрын хүрээлэнд ингээд тий хайрлах зүйл бол биднэрт маш их хүнтэй. Тэгэхээр гол нь нөгөө нэг хайрлаж сургах гэдэг юм уу тийм ээ. Тэр хүмүүс аливаа зүйлд нэг хайртай байлгах үндсэнтэй зүйлээ үнэлэх хайрлахт нь бол бид нэр өөрсдөө одоо өөрсдийн чадаж байгаа зүйлээрээ нөлөөлөх нь бол чухал байна та тий. Тэгээ ер нь ингээд хүүхдийн уран зохиолын онцлог бол ерөөсөө хайр юм уу гэд би боддгийн. Яг тэгвэл нийтийн уран зохиол нэгэнт одоо тэр хүн бол ингээд оюун санааны төлөвшсөн үзэл бодлын төлөвшсөн байна тий. Тэгж бол нийтийн уран зохиол та нар бол ингээд төлөвшсөн. Гэтэл хүүхдийн уран зохиол гэдэг маань өөрөө яг анх бол би ингээд ярианыхаа ихэндээ хүүхдийн бие хэл сэтгэл гэж байна шүү дээ. Биед нь оршиж байгаа тэр сэтгэл буюу оюун санаа нь бол ингээд хараахан төлөвшөөг түүнийг бүтээж байна. Өмнөөс өгөгдөлтэй ирсэн. Өнөөдрийн хүмүүс аав ээж гэр бүл багш сургууль эргэн тойрны хүмүүс энэ уран зохиол урлаг тэр үнийг нөө сэтгэлийн бүтээж байна. Тийм ээ бүтээгээд байна. Тэгэхээр энэ бүтээх үйл явц ингээд явж байгаа. Тэрний тэр хүүхдийн. Тэгэхээр тэр бүтээх үйл явцад нь бол хайрыг шингээж өгнө гэдэг нь л ерөөсөө л энэ гэр бүлэн өөрийнхөө одоо эх орон тийм ээ энэ дэлхийн ертөнцийг энэ байгаль ертөнцийг аварчин л гэсэн үг. Тийм ээ. Ерөөсөө хайрыг шингээгээд өгчих юм бол бүхэл зүйлийг бол тэр хүн хайрлна шүү дээ, тийм ээ. Хайрлна. Тэгээ одоо байгалаасаа бид нэр их суралцах, байгальтайгаа ойрхон байх. Энэ одоо ингээд миний ном дотор одоо ингээд нар, сар, цэцэг, тийм ээ. Тийм дөрүүд их төрслөгдөж. Тэгээ ягаад тийм дөрүүдийг би сонгож авдаг? Хүүхдийн ер нь одоо нэг ангадагч мэдрэмж нь бол байгальтай их ойрхон байна. Ямар гоё цэлмэг хөх тэнгэр вэ? Ямар гоё нар вэ? Хөө засварж гин. Засвархад хүүхэд л их баярлж идэг. Тэгээ
Тэр чинь өөрийнх нь нөгөө ноён санааны ертөнцид нөгөө хэр буртаг суугаагүй шүү дээ. Тийм гоё байгалийн үзэгдэл. Тэгээ энэ модыг ингээд тарьсандаа модыг нахиалуулсандаа баярлж байна. Тэгэхээр хүн төрлөختөн өөрөө энэ хүүхэд наснаасаа ингээд их холдож болохгүй байх тийм. Яг үнэ. Байгалаасаа холдчихвол хүүхэд наснаасаа холдчихно. Тэгэхээр тийм дөрүүдийг уншснараа хүүхэд бол тэндээс байгалийн одоо байгаллаг дөрүүдээсээ бол ухаалтыг олж авч байгаа. Тэгэд хүн төрлөختөн гэж одоо бид нарыг л хэлж байгаа тийм ээ. Явж өнгөрсөн түүх, ирээдүйд одоо хөгтөж байгаа түүх. Тэгээ энэ их байгальд биднийг одоо төрүүлсэн тийм ээ. Тэгээ энэ байгалаа төрүүлсэн эхийг бол хайрлах хэрэгтэй. Тэнд бол одоо бид нэр өөрсдөө хийж чадах чинээгээр бол нөлөөлөх ийм учиртай байна гэдэг. Яас таны ингээд гоё сайн номыг чинь харахад яасан гоё зурагнуудтай юм бэ? Гэгээлэг тий. Өөрийн их гоё гэгээлэг, хөнгөн, ад жаргал ингээ хараад нэг юм гоё хүн ингээд нэг юм баясаад ад жаргалтай болдог. Тэгээ энэ номын ман зургийг манай зураач мөнгө жаргал зурсан. Тэгээ бид тэр бол олон бүтээл дээр хамтарч ажилласан. Тэгэд өөрөө манай мөнгө жаргал гэдэг энэ зураач маань бол яг л тийм хүүхэд. Ерөөсөл хүүхэд өөрийнх нь одоо сэтгэхүй бол тийм яг хүүхдийн гэгээ ертөнцид байдаг. Тийм болохоор энэ нэг өнгөн өнгөртөл өөр байгаа шүү дээ тийм. Их дулаахан тэг гэгээн өнгөтэй. Тийм байж хайр хүрэх хүүхдээд аваад тэр номыг уншихад бол ингээд хайр хүрэхээр тийм байна. Тэгэд ер нь бол энэ уран бүтээлчд бол энэ зорилгоороо нэгдэх гэхээсээ илүү өөр ертөнцийг харж байгаа өнцгөрөө л нэгдэх. Энэ хүн бол ингээд ертөнцийг гоё гэрэлтэй өнгөөр харж байна гэдэг. Тийм ээ? Таны энэ үлгэрч надад таалагдлаа ч гэдэг юм уу те. Таны энэ зурагч надад таалагдлаа гэл ингэж л. Тийм ээ? Тэгээд энэ оюун санааны ертөнцид бол маш олон мөнгө. Тийм ээ? Үзэл бодолд оршиж байгаа шүү дээ. Тэгэхдээ тэр өөр өөрийгөө олдог. Тийм байна. Харин би бас нөгөө баг ахта ууг нь зурганд сонирхолтой зурх гэж үздэг байсан байхгүй юу. Тэгээ манай аав чинь айгу мундаг зураач одоо реалист ч юм уу тийм нохоог одоо яг нохоогоор нь мундаг зурдаг ч юм уу. Тэгэхээр надад тийм одоо яг авиас бол байхгүй. Тэгээ би ингээ өөрийгөө за би зураг зурч чаддгүй юм байна гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь сүүлд зүгээр яагаад ч ингээ цаанаасаа л юу ч хамаагүй зурмаар санагддаг болоод тэгээ би одоо бүр ингээ зүгээр л яг хүүхдийн зураг бараг зурдаг. Зүгээр л наар, саар, миний хамгийн дуртай зурах юмнууд оод тэгээл ингээ цэцэг. Тэгээ тэднэрийг л сайн зурч чадна. Тэгээл ингээл тэрийгээ будаад тэгээ би яг сүүлд юу гэж ойлгосон гэхээр зураг зурна гэдэг чи яг заавалчгүй хүнд үзүүлээл одоо хүнээс үнэлгээ авахтай биш. Би тэрийг ингээ хийгээ сууж явахдаа өөрөө нэх гоё тайвшраад байгаа байхгүй юу. Өөрөө тайвшраал тэгэл ингээл одоо орой харанхууд ингээд одоо гэрэл гэгээтэй зураг зурж явахдаа тэрийг харангууд л би бараг шал өөр ертөнцид гэрэл гэгээтэй ертөнцид очсон юм шиг санагдал. Тэгээ нэг юм ер нь л цэвэр ингээд хүний мэдрэмж гэдэг давтагдчихгүй болохоор ерөөсөө л яг л ингээл зурагч гэсэн давтагдашгүй, ойлгомжгүй байсан ч давтагдашгүй. Бараг ингээд тэг хүн болгоно нөгөө нэг заримдаа ингээд хүн айгуу тийм амархан зургийг харчаал би ч гэсэн ингээд зурчиж чаддээ штт гэж бараг боддөө штт. Одоо тэр нэг юм модерн зурагч юм уу тий. Тэгтээ хинч яг гэртээ очиод тэрийг дагаж хийж үздэггүй л ахгүй юу тий. Зүгээр хараад ингээд би ч гэсэн ингээд чадах юм биш үү гэж бодох бол амархан. Тэгтээ зүгээр яг хийгээ тэрийг бүтээл болгож байгаа тэрүүгээр ингээд амжигдаж гарч байгаа сэтгэл мэдрэмжийг мэдэрж гинүү гэдэг бас хүн болгонд байдаггүй зүйл юм шиг. Тийм. Одоо ер нь ингээд хүүхдүүд ингээд зураг зурцсан байд. Би ч одоо сургуулиудаар яваал миний номыг уншаал хүүхдүүд өөрсдөө зураг зураад загтал бичсэн. Тэгээ одоо би над бол маш олон мянган загтал байна. Тэгээ тэрийг юу ячаа. Тэгэхэд
хүүхдүүдийн зурсан зургийг бол бид нэр ингээ харахтаа бол аль нь гоё зурсан байна гэж хараад байдаг. Аха. Биш байхгүй. Аха. Тэ? Зүгээр ерөөс тэр гоё зурх бол хүүхдэд бол нэг чухал биш. Тийм ээ? Тэр бол нэг заавал тэр нэг юм одоо ном бүтээх гэж байгаа биш шүү дээ. Энэ яг юуны тухай зурч юу те? Яг өнөө аха. Заавчлаараа сая жоохон тасарчлаа. Тий. Тэгээд нэр хоёул тэр хүүхдүүдийн ер нь зураг зурх тухай ярьж байсан. Тэгээд зураг бол хүүхд болгоныг өөрийн л илэрхийлж байгаа. Тэгээд нэг одоо гайхалтай гоё зурх нь бол чухал шүү дээ. Энэ тэр юу зурсан хүүхд болгон нар зурдаг ер нь. За ингээд ямар нэг сэдв өгөхгүйгээр ингээд за хүүхдтэй зураг зураарай гэхэд бол тэр баруун дээр нь бол нар зурж байдаг. Тэгвэл нарыг зурхад амархандаа биш гэж би боддог. Яг бол тэр хүүхд ерөөсөө ингээд ээж аваасаа гэрээсээ гараад ингээд энэ хороо ертөнцийн дээр ингээд харж хамгийн гайхалтай зүйл нар байхгүй. Нарны гэрэл тоглосон, нарны гэрэл гэрүүлээрээ зугаасан. Тийм үстэй. Тэгээд тийм болохоор бол хамгийн нар гэдэг гайхамшигтай зүйл бол толгойд нь буугаад тэгээ нараа зурж эхэлдэг. Тэгж бай боддог. Тэгэхээр хүүхд болгоны сэтгэл бол нартай. Тийм шүү. За тань маш их баярлалаа. Би тэгтээ таны гоё ингээд тэмдэглэлийн дэвтрийг хараад ямар гоё бичдэг юм бэ гэж хараад байна. Та яаж ийм гоё бичдэг? Би одоо зүгээр ингээд сонирхуулж байгаа. Энэ ингээд явж яхад те. Юу яадаг. Өдөр болгон ингээд юм яаж яхад бол ингээд чухал санаанууд орж ирдэг шүү дээ. Тийм таны харуулж чадахгүй таны бичгийн хий бүр яасан гоё юм бэ? Арцгар биш вэ? Үгүй бүр ингээд урлагийн бүтээл шиг бүр ингээд их гоё. Одоо сая ингээд би юу яаж энэ жишээлбэл одоо би чиний нэг яриаг сонсоод подкастыг сонсоод тэгээд бас дотроос нь ингээл би өөрийнхөө санаануудыг ингээд тэмдэглэж исэн байхгүй юу. Тэгээд ер нь бол бодож сурах. Тийм ээ? Нүгний одоо дотоод тэр нэг юм дуудлага ба шүү. Санаандгүй байж итэл нэг юм ямар нэг шийдвэр гаргах гэж итэл хөндлөнгөөс ингээд тархинд нэг хүн өгүүлбэр хэлцдэг шүү дээ ер нь. Тэгэхээр бид нар бол энэ дотоод дуудлага ер нь анзаардаг шүү. Тийм ээ? Тийм. Ерөөс ингээд нэг цаанаас нь ингээд аав ээж ч хэлээгүй хин ч хэлээгүй зүгээр бидний дотор хүн ингээд нэг хэлдэг штэ тий. Тэрийг бас бодохгүй яваад байдаг тий. Хоолоо тэгтээ гэлс барьж авахгүй бол бүр агүй хурдан нисээд алгуулчдаг юм биш үү? Тий. Тэгээд шилми дөлгөөн ингээд бичсэн байл. Тэгэхээр чиний ингээд ярьсан яриад бол миний тэр нөгөө нэг дотоод дуудлагуудыг сэрэж байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд яхаар зөв яриа тийм ээ? Зөв хандлага бол хүний тэр дотоод сэрэл мэдрэмжийг гэдэг юм уу? Юу нэг сэрээд байдаг. Сэрэж байдаг. Тэгэхээр ерөөсөө хүнд бол энэ байглаасаа ингээд нэг сайн муу чанаруудыг бол угаасаа заяасан юм шиг санагддаг. Харин тэр хүн одоо нэг сайн чанаруудаа сэрэж гин үгүй юу? Дуудаж гин үгүй юу те? Эсвэл муу чанараа дуудаад байна уу? Тийм ээ? Тэгэхээр одоо бол бид тэр дөрөв тэр нийгмийн тухай ярьжлаа. Энэ нийгэмд бол хүний тэр дотоод сайн одоо тэр гэрэл дуудах дуудлага нь бол их хэцүү болоод байгаа. Их сөрөг юм яваад. Тэгэхээр хүүхдээ бид нар сайн анхаарч дотоод сайн чанаруудыг нь бол сэрэх. Ялангуяа одоо зүгээр ингээл номтой холбоотой одоо тийм ээ зөв ном унших, хүүхдэд бодуул сурах, эргцүүлэн бодуулах ийм зүйлүүд дээр бол анхаармаар санагдаад байгаа юм. Тийм сайхан одоо номыг үлгэрийг уншиж байхад бид нэр ингээд нэг бүр дотроо ингээд зураг зураал төсөөлөө явчихдээ штий кино болгоод тэр төсөөлөл юу н хаанаас орж ирд юм бол? Яг энэгөө тухайн зохиол
гэж штэ тий. Зохиол гэдэг нь уран зохиол гэж нэрлэдэг байгаа шүү тий. Зүгээр зохиол гэхгүй. Уран тэр уран гэж уран саналга байгаа тий. Тэр уран саналга бол харин зохиолчийн одоо тэр дотоод өөрийнх нь онцлог мөн чанар тэр зохиолчд байгаа. Онцлог мөн чанар нь өөрөө одоо тэр уран сэтгэмж болж илрээд идэг. Нэг үйл явдлаас нөгөө үйл явдал руу ингээд явж идэг. Тэгэхээр юу ач зарим зүгээр ингээ хошигнол та сайн зохиолчийг бол их том худалч гэж нэрлэсэн. Тийм ээ тэгсэн гэж их том худалч гэж. Тэ зохиоч шүү дээ тий. Тэгж тэр уншигчийг татаж өөрөлдөл үйл явдлаар одоо сонирхлын таашаалын өдөөж тэгж явцдаа бол өөрөө нөгөө хэрэгтэй санаагаа ойлгуулчих чинь тийм ээ. Ингүүл зөв шүү тэгвэл уруу шүү гэдэг тийм ээ. Тэг чинь тийм. Тэгэхээр хүн бол ингээл гинтхэн биерээ барил зураад эхлэхгүй шүү дээ. Тэнд нь өөрт нь дотоод мөн чанар нь дотоод ойлгох нэг юм хэлээл. Тэгэл тэрийг хүн бол гараараа хязгаарч юм зурддаг. Нүдэрэл зурдаг. Тэр тэгэхээр ер нь ингээд нэг гэр зурлаач гэсэн л тэр гэрийг нүдэндээ л олж хардаг. Гар тэрийг л хийдэг болохоос биш. Одоо гарын дүүтэй хүн гэж хэлдэг энэ бол ухааны уртай хүн байхгүй юу? Тийм ээ? Тэгж л аа. Тэгэхээр юмыг бичиж байгаа ч гэсэн бол тэр үзгээр бичихгүй шүү дээ. Тийм ээ? Энэ бол одоо яагаад одоо ингээд үсгийг хүртэл ингээд мөшгөрлөлтүүлж бичнэ гэдэг нь өөрөө тэр дотор байгаа одоо нэг уран сэтгэмжийн л буулт шүү дээ тий. Тэр үсгийг яаж бичих вэ гэдэг чинь өөрөө тэгж ингэж болж шүү тийм ээ. Тэгж бодож. Ийм байх юм. За сундаа хатаа маш их баярлалаа өнөөдөр гоё зүйл бид хуваалцаж байгаа. Тий. За баярлалаа. Би чамайг одоо ингээд надтай ингээд ярилцъя гэхээр бол баярлсан. Яагаад гэвэл чиний одоо өөрийн чинь үзэл бодол хэцүү хүмүүст ингээд гэрлэгээ дотоод тэр сайхны дотоод гоо сайхныг нэг илрүүлэхэд зөвлөсөн тийм ба. Тэгэхээр би бол бас энэ урилгыг хүлээж аваад өөрийнхөө бас ярил гэсэн одоо зүйлээсээ л нэг хэсэг нь бол ярьж байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Би бас таныг ингээл тантай гоё анх ярьчаад яаж ийм гоё уян хатан хിവэрэ үлдсэн байна л гэж бодож исэн. Тэгэхээр ер нь бол хүн ингээд байгальтайгаа дээрэс нь өөрийнхөө хүүхдийн одоо мөн чанартайгаа ер нь үлдэн гэдэг нь л өөрөө айгүй тийм гоё уян хатан үлдэх юм да тий. Тийм. Бид нар одоо том болж ингээл их одоо нэг юм хатуу болохыг л бодоод идэх тий. Тэр бол бас биш. За маш их баярлалаа. Баярлалаа. За. За